За сайн байцгаана манай одоо шороо мах бодтой матар охин үхэр охин матрын ордныхан маань одоо дараагийн учрах хүн юм бэ гэсэн одоо заяаны хань мөн үү гэсэн юм аншлага хэлж байна. За тэгэхээр манай урт саяныхаа эндээс харахад одоо би бас нэлийн харьцуулаа л та. За энд бол одоо шинэ хүн алгаа л гэж би бодож байна гэж харж байна те. За энд одоо бас за манай одоо шороо хоттой улсууд бол одоо нэг өхнөөс салсан харагдаж байна л да. Дөнгөж саяхан салсан ч юм уу салсан. За энийг одоо энэ салах процесс нэг жоохон удаан эдрэттэй байсан юм шиг тийм ээ. За энэ дээр одоо бас нэлийн одоо бас өөрийгөө одоо нэлийн хүчилж тийм ээ их олон obstacle одоо нэлийн олон шалгуур нэлийн олон одоо бартаа байд юм уу тэрийг туулж иж одоо ийм шийдвэр гаргаж одоо шийдэлт хүрсэн ч юм шиг тий. За энэ дээр одоо би эндээс харахад бол одоо бас энэ за энэ хүнээс ингээд явжээ. Тэгээ нэг хүнээс одоо тэгээд яваад өөр газар очиод нүгэд очсон юм шиг тийм ээ. Нүүсэн л байна л да энэ тий. Нүгээд өөр газар шилжээд очсон тустай болцсон юм шиг тий. За одоо миний харж байгаа зарим нэг нь бол одоо за өөр нэг энэ хүнээс салаад нэг хүн дээр очсон юм шиг. Эсвэл нэг хүн дээр одоо тэр хүн нь одоо ингээ хүлээж ирсэн юм шиг тийм ээ. За тэгээд нөгөө хүн дээрээ одоо эсвэл тэр буусан газар өөр нүүсэн газар нөгөө хүний нэрсэн юм уу эсвэл тэндээ уулзсан юм уу тийм л юм харагдаж байна. За тэгээ энэ дээр за энэ салалт бол одоо нэлээд стресстэй байна тийм ээ. За энэ дээр одоо төрөнгийн төлөөх тэмцэл харагдаж байна тийм ээ. Юм хуваасан. За тэгээд энэ одоо таны ялалтаар дууссан юм шиг тийм ээ. Бас зөх хэмжээний одоо зүйлсээ авсан юм шиг энэ дээр бас унаа тэрэгний асуудал харагдаж байна. Тэрнийг авсан юм шиг. За энэ бүх процессыг одоо танилуу одоо бас бүлэг болж дайрсан ч юм шиг тийм ээ. За ийм асуудлуудыг туулж одоо бол тустай байгаа байдал харагдаж байна. Үгүй бол одоо удахгүй шийдэгдэж тустай очих нэ. За тэгээ би хэлсэн нэг хүн дээр очих гэж байгаа юм шиг. За би энэ дээр одоо нэг юмэг бас ингээд хараа сууж байна л да. Ерөнхийдөө яг хаа Аз бол таны талд байна тийм ээ. За энэ дээр одоо бас энэ салсан байдал дээр бас нэг юм би одоо ингээд яагаад чи энд бас их хэрүүл маргаан харагдаж байна л да. За одоо ингээ ганцаараа болчлоо. За энэ бүхэн ийм үйл явдал боллоо тийм ээ. Гэхдээ одоо би гологдсон юм болоо тийм ээ. Эсвэл өөртөө итгэлийг чинь авчихсан юм шиг харагдаж байна тийм ээ. За энэ дээр бол одоо та бол good enough юм шүү тийм ээ. Өөртөө итгэлээ битгий алдаарай. Энэ бол одоо болох ёстой зүйл болсон байна. Энд одоо том арканууд одоо их байна. Энэ бол одоо заалжгүй болох ёстой зүйл байсан байна гэж би харж байна. За энэ бүх үйл явдал одоо таны доторхоос нэг юм сэргээсэн юм шиг харагдаж байна л да. Одоо дотроо ер нь нэг их за одоо мэдээж бидэнд өгж байгаа одоо энэ бүхэн заавал нэг биднэрт нэг энэ асуудлууд тийм ээ нэг зүйл өгөхөр байдаг. Та тэрийг олж харсан юм шиг харагдаж байна те. За ер нь ийм явдал ингэдэг юм байна. Эсвэл ийм хүн ийм байдгийм байна. Эсвэл би өөрөө ийм юм байна. Өөрийгөө олж авсан ч юм шиг тийм ээ. За энэ дээр одоо энэ хэрүүл маргаан одоо надад муугаар нөлөөсөн болов эсвэл яасан бол тийм ээ. Энэ нөгөө хүн одоо надад хит их одоо өш сонсон болов энэ гэсэн ийм бодол байж байгаа харагдаж байна. За энэ дээр бол одоо хэлэхэд та бүхэн бол одоо хорвоо ертөнц бол таныг хамгаалалтаа авсан байна. Янз бүрийн одоо зүйл халдлагаас одоо хамгаалттай байна шүү гэсэн байна. За энэ
за энэ дээр би одоо шинэ хүн гэж харахгүй байна. За энэ одоо би түрүүний хэлсэнчлэн одоо явж очсон юм уу, эсвэл тэндээ байж яхад нь одоо ирэх ёстой хүн юм уу, тэгж ирэх нь байна. За энэ хүн одоо урд нь мэддэг эсвэл холбоотой хүн байж таарах гад байна, тийм ээ. За энэ дээр одоо нэг зүйлийг би бас энэ дээр харагдаж байгаа учраас хэлье гэж бодлоо. За энэ дээр одоо сэтгэл зүрхний асуудлаас илүү, тийм ээ, мөнгө төгрөгийн асуудлыг их чухал тавьсан байдал харагдаж байна, тийм ээ. За хэдийгээр манай урд сайн одоо энэ шороо махбодтой улсууд одоо газар тэнгэрийн иргэшээлд байж угаасаа эд хөрөнгөтэй одоо байдаг ч гэсэн, мөн одоо эд хөрөнгөнд дуралдаг ч гэсэн ер нь бол одоо балансыг сайн барих хэрэгтэй харагдаж байна. Магадгүй одоо ингээд энд харахад бол одоо ингээ их ингээд хүссэн одоо ингэж одоо тулалдаж гэдэг юм уу, байлдаж гэдэг юм уу, өрсөлдөж гэдэг юм уу, олж авсан юм одоо эцэст нь бас бол одоо эндээс харахаар нэг их та баяртай байхгүй харагдаж байна шүү. Тийм учраас одоо яг нэг талд мөнгө чухал ч гэсэн нөгөө талд бас мөнгөгүй одоо хайр сэтгэл юу гэдгийг сэтгэлгүй одоо хайр тийм холбоо гэдэг бол одоо зовлон байдаг шүү. Энэ дээр анхаарна эцтэй энд нэг их мөнгөний төлөө тэмцэл яваад л одоо зарим нь шүүгцэн барьцсан харагдаж байна. За энд одоо бас би харахаар ингээд сонголт байгаа харагдаж байна. Одоо түрүүний миний хэлсэнчлэн. За нэг талд нь одоо нэг юм мөнгөтэй харахгүй байж ах юм. Нөгөө талд нь бас нэг сэтгэлтэй хүн байж ах юм. Алийг сонгох вэ? Тийм ээ. За энэ хүмүүс одоо аль нь одоо шинэ хүн биш, эсвэл одоо энэ угаасаа ийм хоёр хүн байгаа ч юм шиг, нэгнээс нь яваад нөгөө дээр очиж байгаа ч юм шиг ийм байдал харагдаж байна. Миний энд харснаар бол та мөнгөтэй хүний сонгосон харагдаж байна. За би тийм учраас одоо хэлэх гэж байгаа юм юу вэ гэхээр зэрэг ер нь альных нь балансыг тохируулахыг хичээгээрэй, тийм ээ. Ягаад гэвэл одоо та сонгоцсон хойноо жоохон сэтгэл гонсгор байгаа байдал харагдаж байна шүү. За тэгээд одоо энэ дээр бас наатинг бол за тэгээд яг хөдөө энэ за одоо тэг яг энэ хүнтэй уулзсан worst waiting for гэсэн байгааг бодоход одоо бас одоо гэрэлсэн суусан ийм байдал харагдаж байна л да, зарим нэг нь, тийм ээ. За энэ дээр бол одоо гэрлэлт харагдаад байна л гэсэн байна. Би энэ дээр жаа шүү. За энд одоо яхаарахгүй нэг хүнээс салаад нөгөөдөр эсвэл хоёр хүний нэгийг сонгож суусан ийм байдал харагдаж байна. За энэ дээр би бол одоо шинэ хүн гэж харахгүй байна. Угаасаа л хоёр хүн байсан байна. За энд бол одоо тэг амьдрал чинь гарч байгаа өөрчлөлт бол одоо big happy change байна шүү л гэж байна. За тэгээд within одоо next few weeks буюу одоо 2-3-7 хоног бол таны амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэх эхнэ л гэсэн байна шүү. За ингээд та бүхэндээ амжилт хүсье, тус болсон гэж найдая. За би хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Description box-оос үзээд холбогдно. Баярлалаа.